За бүгдээрээ сайн уу? Танилцуулга бичлэгэн дээрээ YouTube-ийн нэрийг олон зүйлийг туршиж үзэх гэж хэлж байсан да. Тэрнийхээ дагуу энэ бичлэгийг хийж байгаа шүү. Та нар манай ойлгоно гэж найдаа. Энэ кинонд гэр бүл, хайр, хариуцлагын тухай гүн сэдвүүдийг агуулсан тул үзсэн байхад харамсааргүй сэтгэл төрүүлэхээр кино шүү. Солонгосын дай 1953 онд дуусаж, дайнаас олж үхэл хацал дууссан хэдий ч дайны дараах улмар буюу үлсгэлэн ядуурл улсыг тэр чигтээ үзүүлсэн энэ үед амьдралын төлөө бүгд л үхэн хатан хичээгч, хүн л улсын хойно амарн ярилцсан хөгжилтөн шүү дээ. Хүндхий ажил дуусаж амарч байхдаа 10 цай зарж байсан охиныг за чи бижээ дараа авъя гэчгээд өдрийн хоолойч идээгүй хуурсан эрдэн шиш авах гээд окраныг бүгдэл хүлээж анхааралд нөртөх гээд эхнэртэй эхнэргүй бүхий л ирчүү жинхнээсээ саргунж байдیں۔ Энэ дундаас мэдээж манай хөлдөөч юм шиг гол дүр ярхан битийг л харж чадахгүй сандарч байхад нь окран ганц л түүнийг онцгойж харж байгаа юм шиг ядаж авахгүй ч гэсэн та хамсаад үзэх юм уу? Дараа намаар санагдчих юм билүү? Үнэндээ бол ганц манай хүнд л ингэж өөрт нь онцгойж хандж байгаа юм шиг санагдаж байгаа штэ. Окран бол бүхий л ирчүүд хүн таалагдах хичээдэг. Энэ авийнхаа жинхэнэ согоон эрчүүд л улсын хойно манай самгааныг харсан ажлын андууд нь явуулаад л гэтээ цогоо маань дааж уулздаг хүнтэй гэсэн цөв яриад арчихсан. Тэрний сагалтай хэнцэр нөхөр тухайн үеийн хүндхэн нөхцөл байдлыг ашиглаад гадаад дотоодос хууль бус гараануудыг оруулж ирээд нэлээд хөлжчихсэн сэргэлээр ах уу гэхдээ зартаа хөхөмсөг нөхрөлдөө. Оройн бөөндөө окраныг алдаа гаргаж байна. Сайн хүнтэй суугаасаа гэж ярьж байснаа манай хүн лөө. Чи ер нь хүнтэй суугаач. Өнөөдөр чам руу нилээн л авирж явахдаа хараад байсан штэ гэж хэлсэн чаа. Өөрт нь л ганц тэг санагдсан гэж бодож байсан ч бусд нь ч гэсэн тэг санагдсан байна гэж баярлал. Тийм байгааз тийм ээ. 10 цагаа зарж явахдаа гэж авдээ. Манай хүний бодолд бол эрдэн шиш аваарай гэсэн шингээ хоолой болсон сайхан төрхөл байгаа штэ. Бүр дурлалтаа шатчихсан. Хамт ажилдаг ахаасаа гэрэлмээр ээ мөнгө хэрэгтэй өстэй. Барагцаар хэд болт юм бол одоо бидний хийж байгаа хар ажлаас илүүтэйгээр цусаа зарвал их мөнгө олдог гэвэстэй. Гээд сэхээ өвлгөө өгсрүүлээ асууж байгаа цусаа зарвал их мөнгө олж болдог мэдээд бас хинтээ холбогдвол цусаа зарах боломжтой гэдгийг мэдэнгүүтээ шууд л очоод зөвлөгөө авахд банкад авахгүй чаа. Хин дуртан цусаа өгж болт юм биш ээ. Ялаа харъя да. Яах чи хүдэр чи хэрэгэл юм. Эхний ээлжид шинжлүүлээ жаахан цус аваа тохирох хэсгийг шалгадیں۔ Чи бараг л тэнцчих юм байна дөө. Хагас литр цусаа өгч чадах юм бол 100 вон лаазалсан махтаа өгнөдгийг сонссон манай хүнд бол нэг сар махитлаа ажиллаад болох мөнгө нь болохоор бүр сандраад л баярлаад л нэ ахгүй сайхан гар зөвхөн нэг тарус хийцаа эмчид сайн долгионох хэрэгтэй. Тэгэхгүй бол чамаас 3 сард нэг л удаасаа савна. Чи цаг гаруул долгионол завсар гаруул туслаалах хэрэгтэй. Тэгхийн бол 10 хоногтаа ядаж нэг удаасаа савна шүү дээ. Бүр аз чин таарах юм бол нэг удаад 1.5 литр цусыг өгч чадна гээл бодцаая юу. Зааж байгаа манайхаа мэн чинь эмч хүн байна да нэг зүйлийг тайлбарлаад хэлчихэ. Эрэгтэй эмэгтэй хүүс олон өндөрж ингээл олон хүчин зүйлээрээс хамааруулаад цус өгж болох уу болохгүй юу? Хэрэг хэмжээтэй өгж болох уу? Гэт олон зүйлсүүд байдаг. Гэтэ ерхэд нь бол эрэгтэй хүн 3 сард нэг удаа, эмэгтэй хүн 4 сард нэг удаа. Яг нь сэвингээ өгөх юм бол ойр ойрхон бас дээр нь их хэмжээтэйгээр өгөх боломжтой байдаг. Гэтэ энэ цаг үед бас сэвинг өгнө гэж байхгүй шүү дээ, тэ? Бас дээр нь ахын хэлээд байгаа 1.5 литр гэдэг бол тухайн үеийн биеийн физиологиос нь хамааруулаад хүний бие дэргэлж байгаа цусны 20-30% нь баггүй юу? Тэгэхээр эрэгтүүдийн хүчил төрөгчийн дутагдлаас эхлээд шууд өчөж магадгүй гэсэн үг. Нэ ахвал жинхэнэ ухааны хүн заяа. Та нар одоо сонсоо шоконд орно. Цус авахынхаа өмнө ус сайн авах хэрэгтэй. Тэгэх юм бол тэр цус чинь шууд цус руу ч ороод чамаас их цус гарна. Гээл нуурны усаа шууд луугаад эхэлдэг. Зүгээр ч уучихгүй. Энэ усны дээд тал нь бохир байгаа. А доод тал нь бас л бохир байгаа. Дундлынх нь цэвэрхэн байгаа. Тийм болохоор дунд хэсгээс нь уух хэрэгтэй. Нэг ухтаа 4-5 литрийг буйлаа чимчгэнтэй л ууш. Гээл өгж байгаа зөвлөгнүүд нь гоё. Мөнгө сонсон хүн яах вэ? Өгч байгаа мэдрэмж төртлөө гэзээ дүүртэл уучаад эмнэлгийн нөл оронгуудаа бараг шийгч ахт нь мэдээж ах болиулангуудаа ээлж зөвлөгөө өгж байгаа. Буйл чи одоогоор чимчгэнээг үл давсагчаа хагарах болоогүй аль гэсэн үг. Тэгэхээр цус ямар амттай байдаг вэ? Зэвний амттай. Тэгэхээр яах нь вэ? Крантны ус чинь зэвний амттай байдаг шүү дээ. Крантны ус уунаа хэдүүлээ. Эмчин ч бүр нэг хинэггүй. Та нар чи хийрх уучихсан. За наадуулаас хагас литр цус авчих гэхэд үхтэл 7 гэсэн дөрмээрээ авчирсан тараасаа гаргаж игээл аав юм тэрсээ өдөр ийм ч асуудал тийм ч асуудал гэж гоншгонсоор хагаад 1.5 литр цус авч олно гэж зөвшөөрөл авангуудаа бөөн баяр цусаа өгдөг. Гэтэ энэ эмчин уг нь хүнээ байчаагүй. Нэгээс илүү литрийг авахгүй гэж байсан ч бид бол орчлонгийн хамгийн л хөдөрч хэрэг ирчүүд ухааны юм яриад эмчигээ тэнгэрт нислэн магтаж байгаа зөвшөөрөлчгүй юу? Арайг цусаа өгсөн гарууч чинь хагарах гэж байсан давсгаас суллаад юм идж байгаа. Гэтэ бас ч гэж ухаантай цус уртан дөлжүүлнэ гэдэг дийлэг цус иднэр идж байгаамаа. За тэгээд анхны удаа цус өгсөн чи ямар хөө байсан гэж асуухт нэг тийм үүлэн дээгүр хөвөөд жингүүдгээд байгаа юм шиг. Тийм байгаа биз гэж тэнэгтэй хөөрөгддөг шүү. Тарих хамгийн хүчил төрөгчийг зарцуулдаг хэрэгтэй. Тийм болохоор цус багтахад хамгийн эмзэг байдаг болохоор тийм side effect үзүүлсэн байгаа байхгүй юу? Мэдээж ахын зөвлөгөө бол дуусаагүй. Мангар минь охиныг тэгж найрдаггүй юм заяа. Охин найргана гэдэг чинь урлаг, уулздаг хүнтэй байна уу, хин байна хамаагүй. Хай зүгээр л бүхнөө тавьд урагшаага хайртай л юм бол. Манай хүнд бол мөнгө олж өгсөн ахын зөвлөгөө бол хууль штэ. Ишиж өгөх гэж байсан ч гэсэн хаа очиж зөрөгтэй. Танихгүй ч гэлээ өөрийгөө шууд танилцуулаад би ахаж найз байсан. Тэг би чамд банш авч өгмөр байна. Шууд одоо явцгаая. Гэтэ танихгүй хүн ингэж хэлэхэр чи хэн зөвшөөрөх үү те? Гэтэ манай хүн ч өргөжлүүлээл үнгүй эрдэн шиш өгсөн биз дээ. Тийм болохоор хариу барьмаар байна. Би нөгөө хүнд өртөө байх хэцүү байдаг байхгүй надаа. Тий ойлгож байгаа зү те гэдэл дүүч сандраал хэлсэж чаа. Баншуу. Одоо цатгалан байна л да. Гэдэл хэлэхэд тэнгэр хөмөрж байгаа юм шиг. Аниусын мэдрэмж авахтай зэрэгцэн. Маргаш аваад өгч болохгүй мүү? Манай хүний хөлн газар хүрээд гэнэ үгүй юу? Жинхэнэ утгаараа жингүүж байгаа юм чаа.
Манай хүн чи эр хүн юм болсон хойно олдсон газ боломжоо жинхэнэ тултанд ашиглаж байгаа. Халамж нь дээцэгтэй харсан бэлэг болгоныг нь авч өгөөл хамгийн үнэтэй ховор гэсэн бүхий л хоолоор дайлаад эр хүний 13 мэт гэдэг жинхэнэ утгаараа гаргаж байснаа. За гэж гараа гоймо 200 үхрийн мах чинь за нийтдээ баг 2000 авцаа болж байна. Хизээ үйлөө гэрлүүлээ гэж авдیں۔ Тим дураараа юм гэж юу ах вэ? Над улаа буцаагаад дав. Над мөнгөийг чарн буцаагаад өгчий. Бас тэр нь би уулздаг хүнтэй. Гээд хизээж бүтгүүгээ ойлгуулчаад байхад л тэр ноогт наалдахгүй шууд ав тэр нь очсноо. Өөрийгөө танилцуулан өөрийн удам сузраа яриад л сайн хүний нэрийг 100 зарж иддэг гихчээр жинхэнэ өөрийгөө магтаж жагаад танаа охин чи хаа суунтай гэрлэн гэсэн мэдсэн үү? Цаадах чи охтуудтай гэрлэний сэтгэн жагаал унтчаал хайчдээ штэ. Хэрвээ талиш назмын болсон бол хизээж нь зөвшөөрөхгүй л байсан бах та. Хэрвээ надтай гэрлүүлчих юм бол адилхан хоо удамтай хүмүүс таны ч удам тасрахгүй. Би ч таны үед амьдсан эрдэнэ шишний бизнес чи аваа явчихна. Ганц охины чин гарыг хүүт уусанд өрөхгүй. Хүний нүднийг юм болохгүй өөрийн эрдэнэ мэт үзээд нандиг нь хайрлаж явна гэж найрч өгдөг. Хаа очиж хэсээ ярьсан зүйлсүүд нь үнний ортой шулуун шудраг зан таалагдсан болохоор охиноо дуудснаа. Тэр залуудаа отоохоо очиж хэл би гэрлэх гэж байгаа гэд. Ойлгосноо? Энэ үед итгэн тушаал гэдэг зүйл хуулиас хүчтэй байсан хойно ялтай байлээ дээ. Гэтэ Украины сэтгэлийг манай мааныг нэлээд хөдөлгөж гисэн. Аавынхаа санал дургүй байгаа юм шиг хэрний дотроо бол дуртай л хүлээж авдаг. Манай хоёр чинь нэгэн жигнэсээ дурлжсэн нөгөөдг нь тассан ч гэх үү нэг тиймэрхүү үйл явдлаас нэгэндээ сайн болчихсон болохоор хормойч хурдан хийж хамаатан саднараа нэжээр сайхан хөрөм хийдэг. Энэ явдлаас 11 жилийн дараа дэрсэн 3 хүүтэй өнөр өтгөн гэр бүл болчихсон. Хамгийн бага нь жинхэнэ дайсны зэрэг. Харин том нь бол яг л аавынхаа цан ашиг өвцсөн мэт дураасан даруухан, дундах нь гэж ээжигээ дураасан юм бай. Гэхдээ тосгондогцсон үеэр нь бол том хүн том болох тусам гадаад төрх болон зан ааш нь хаа соёнтой адилхан болоод байна гэдэл. Том хүн айгүй ухаалаг гэрсүүж гэлээ. Хүмүүсийн зах дээрх хов живийг сонсоод ааваасаа яагаад намайг хүмүүс том болох тусам хаа соён гэдэг хүнтэй адилхан байна гэдэг юм бол гээл асуусан чинь хүүтэй амар хайртай болохоор түүнийг гэрийг нь зааж өгөөд л яг уу ээж чинь энэ хүнтэй жоо харьцдаг байсан л та. Гэхдээ ээж чинь жинхнээс аавд нь өвтөг гэлээ шүү дээ. Чамгүй бол үхлээ хатлаа гэж уйлж яриад өдөр шөнөгөө хойноос гүйсээр агаал аавтанд гэрэлсэн аахгүй юу? Тэр цууяар бол яах вэ? Битгий тоо заяа. Ээж аавд нь тогдоогүй хүмүүс л тэгэж атаархсандаа ярьдээ. Гэтэ хамгийн инээдтэй шуудан зөөдөг залуу хүртэл том гүвийн царайг харж яснаа. Өө яна баларсан би нэг мартсан штэ. Энийг аавдаа өгөөрэй заяа гэж андуураа шуудан гойгоо явчихдаг. Тэгэл хүүгээ цусны шинжилгээ өгөх гэж явуулчаал тэр шинжилгээнийхээ хайрыг тосгон заяараа заарлна гээл бүх хүмүүсийг цоглуулчихсан. Манай хүний хувьд бол 1000% өөрийнх нь хүн гэж итгэлтэй байгаа болохоор тэр цуу яриг уулмөргүй үгүй хийх зорилготойгоор шинжилгээний хариуг бүгднгийнх нь өмнө зарлдаг. Ээж нь А бүлгийн цустай, өөрөө Т бүлгийн цустай. Харин нөгөө хүн нь болохоор Б бүлгийн цустай. Яагаад ч Б бүлэг байх боломжгүйгээд том дугаараар зарласан чинь дэлхийн хөмөршгөл болж бүхий л босгосон амьдрал нь утгагүй санагдал их нэртэй очиод уурладаг. Угаасаа үнээс илүү баталгаа гэж байх вэ? Эхнэр нь яаж гүрийсэн гэсэн худлаа гэдгийг мэдж байгаа болохоор үнэхээр л амар уурлаад харна. Эхнэр нь жинхнээс үннээ хэлдэг. Яг ирсэн өдөр нөгөө залуу нэрэнгүүтээ хүч хэргэлжсэн юм байлээ л дээ. Хүн харин төрсөн аавыгаа нууцаар харж байснаа. Хүүхдүүдтэй таарад та нар миний дүүнэр ахны гэл хэлсэн чинь нөгөө хөлт нь орилол орсож хаас уян гараад ирэхээр нь сайн байна уу аава? Энэ тосгон хэр том билээ дээ 100 яриад нэрэж ихэд хүртэл хүрсэн байх нь мэдээж. Тэгсэн харин бити санаа зовоо. Ааман таны 3 удаа аава гэж дуудаад иргэсэн. Аава гэж хэлж шүдгүүгээ явчихдаг. Энэ өдрөөс хойш нөхөр нь 11 жилийн хугацаанд жихнээсээ хайрладаг байсан эхнэрийнхаа үгийг цэнцгоо болчихсон. Хэлсэн болгоных нь өмнөөс том хүн. За би хийчихье гэдэг болчихсон. Багтуу нэг хүүхдээ муудалсан гоо хоёр талаас ах нарыгаа дуудана гээд дунд ахыгаа дагуулаад хэсэж өгүүлчин. Дахиад ахаа гэж том ахыгаа дуудаад нүүдүүлэн түүнийг овгоор нь шоолгоол. Бутаж хүүхэдгээ тэнэлдэж байгааг нь сонссон 50 амгалан хүүчин тархийг нь хагас өчтдөг. Тархи аглуулсан хүүгийн аав нь гээ хуушны танил ах нь ирээд 10-аад удаа тавилсан эднэрээс амар үнэтэй болсон. Яг таньдаг гэд өнгөрөөмөрөө л та. Гэтэ чи их мөнгө штэ чи өөх хэрэгтэй. Гээл мөнгө нэгсээ чаа. Надаа ямар хамаатай юм. Надад чи аав нь хаас байна штэ. Тийш очихгүй юу? Гээл үнэхээр арилсан доктортой хүн шиг. Нөгөө тэнэгэн ш тэр тийш очил хэмлэгийн төлбөр нэхэж байдаг. Юу гээл хөвдөө те. Мөнгө өгөхгүй бол гэрч юмнуудыг чинь зарлаа. Яг хэд хоног хураач. Хэрвээ мөнгөтэй болох юм бол ирээд авчихгүй юу? Гэсэж тгий. Миний юмнууд үлдээч хэрэг бусдын хийнийхэж байсан амаагүй авчих. Том хүнж. Аава энэ чи ээж юм штэ үлдээч штэ гэж гуйсан чи. Хин чиний аав юм гэл. Яаж юм харгас өсүүдийг юу ч болоогүй юм шиг хэлж чаддаг байна. Окран хэдийгээр 3 хүүхэд өрөөсөн жилээ. Тосгоныхоо согоо байсан гэсэндээ нүрээ бодол нөгөө хувцас өмсөө гарахт ирэмгүй хуйлраад л тэр ч бас өдөө болтол босгосон амьдралаа алдахгүй гэсэндээ өрийн бардан зангаа болондаа гიშгээд хаас уян дээр очиод үнэхээр л чиний төрсөн хүүхэд цаашдаа би олон юм ярихгүй зүгээр л тэр эмнэлгийн зардлыг нь төлчих гэдэл уурсаж ихнэр нь гарч ирээд миний төрүүлэх байсан хүүг хулгайч төрүүлчихэд юу гэсэн чинийг эргүүлэх гээд энэгээр эргэлдээд байгаа юм чи чам шиг юм задгаа харимтдаг хүүхний 3 хүүтэн ч өөр эргэцэгтэй юм билүү гэж хэлэл алгацсан чи манай хүчин шууд зүрхлэл нэг цохилт. Манай хүн дээр ихнэр чинь бөөн зодон хэрүүл болж ийн гэж ирсэж чаа. Намайг ярьж намайг муулж гин үү? Үгүй юм уу? За тэгвэл зүгээрээ хайчгүй надаа хамаагүй. Хоол идэд явал та гэж яддаг шүү. Эхнэр нь хөрхөө олон хүний өмнө өмөрүүлэгч хөнгө их зөвхөн харагддаг. Хүний урамд 11 жил танилцсан болохоор өөрийг нь өмөрөд ирнэ гэж бодож байсан ч эргэтэн үгээр идээд сууж байгаа нөхрөө хараад урам нь огордог. Тэний гар чинь бүр 2 хүүгээ. Та хоёр л миний хүүхдүүд.
Тийм болохоор тоо өртөж жишээрээ байна. Тэр хаас уян гихчийн хоёр охиныг нь том болонгууд нь дараа даваараа гэж зөвлөж өгдөг. Яавч анх байсан хүн шиг биш гэ. Гэтэл 11 жил цусаа өгөөгүй байж байгаад үний хэрэг гарсан бололтой цусаа өгчөд гарч ирэхдээ нөгөө 10 цай зарж байсан эмэгтэйтэй таардаг. Тэгснээ бүр чи хөөрхөн байсан би чамтай л гэрлэх байсан. Хэрвээ чамтай гэрлсэн бол ийм амьдралаар амьдрахгүй байхгүй юу энэ төр хэцэн бүр гэрт нь хөргөж өгч идэг шүү. Тэднийхээс гарах үед нь том хүн өдөржингөө таныг дагсан ингээ хүлээгээ байж идэг. Шууд лааваса намайг өршөөгөөч дээ. Энэ 11 настай жоохон хүүхдэд ямар буруу байх вэ дээ. Тэний нөхөр чинь бүр даварцсан. Цааш тэр нь хойлоо байх үедээ намайг аав гэж ахаа гэж дуудажээ. Тэгвэл надад жоохон тайван байх юм шиг санагдчихэв. Тэгэл томгуудтэйгээ ярилцаа тавилгад очиж авдаг. Өө чи надад сайн барьж. Гэхдээ заа ахаа гээл нөх өрөвдөлтөө. Гэрийнхаа бүх тавилгыг авчираа тавьчихсан их нэртэй шинэ гутал авчирчихсан. Аядлыг засаад үж ясч чаа. Нөгөө эмэгтэй нөхөр нэгэ бас нэг таньдаг ахын ирцэн. Чи манай их нэртэй унтсан байна. Хүмүүс тэрийг харсан гэж юм. Хугарс үлдээ бие хамгаалж чадахгүй эмэгтэй чи яаж чадж байна? Гээл согтуу нөхөр чинь жиг өвчнөж өгдөг. Ядж хаад нь хүмүүс орчоод амир чимээ гараад байсан энэ тэрэг хачирны эмэгтэй ихнэр нь хүртэл уралждаг. Мэн хүнж хол газар хүл мотой хүний гэрт нь хөргөж өгчөөд өвдөд байнхээр нь хөлийг нь барьж өгсөн штэ. Гэт хэлсэн чинь идэхгүй байхад нь том хүн гарч ирэнгүүтээ болсон бүхий зүйлсийг баталж хэлээд өөр баталж чадхаар хүмүүсийг нь хүртэл давхар хэлдэг. Согтууд толгойч худлаа ярьлаа гэж уурлахад нь би худлаа ярьж яах юм? Та ч гэсэн мэдж байгаа өстэй. Тэр миний төрсөн аав биш штэ. Гэтэл үнэхээр хэцүү. 11 их настай хүүхэд ийм юм бодоо гэж нэг л бодлоо. Харин нөгөөх нь бүр баярлаач яахгүй. Оройн хүүхдүүд нь өсөөд байнхээр нэг бүшлийн үйдмээр байгааг нь асуугаад бүгдэнтэй дотн ярьж ясаа том хүүгийнхээ үгийг үлээ ошоож энтер. Ажил олдохгүй мөнгөгүй хэцүүхэн байсан болохоор тусаа өгөх гэж явж байхдаа анх хамт явж тусаа өгч байсан хүнтэйгээ таардаг. Тэр нь бараг л зомби. Хаана юу хийж байгаа, орон зайн баримжаа гэд юу ч мэдэхгүй. Лаадсан мах идэж байгаагаас нь харахад ийм байдалтай хүний зүртэл цус авсан байгаа байхгүй юу? Хэлсэндээ тарих хүчил төрөгчөнд хамгийн эмзэг хэрэгтэй гэж. Цусны улаан эсвүүд чинь хүчил төрөгчийг зөвөрлөдөг. Хэвийн хэмжээндээ байхгүй байгаадаа үл тарихнээс нь гэмтэх нь мэдээж штэ. Мань хүнд мөнгө хэрэгтэй байсан болохоор нөгөө илэг цусааж идэхгүй явж байдаг. Гэртээ харьчаад хүүхдүүдэд дагуулад бан шидийг ихтэн бан шидний гэдэг үгийг сонссон хүүхдүүд бөөн баяр. Тэдэн дунд баярлаж байгаа өөрийнх нь биш хүүхэд нүдэнд орсон хог шүдэнд орсон мах шиг санагдаж баяртай байсан хүүхдүүд дуудаж гаргаж уулзснаа. Чи өнөөдөр өвгөнд очиж хоол идзаа юу гихтэн. Өнөөдөр л ганц удаа таны хүүхд чи байж ил даахаа. Тэхүү гоо чинь би ч гэсэн бан шидж үзмээр л штэ. Али чи энийг хардаа. Би цусаа өгч мөнгө олсон. Тэгэхээр яасан байх нь вэ? Би өөрийнхөө цусыг зарж олсон мөнгөө өөрийнхөө цусан төрөлд зарцуулна ойлгосноо. Дэндүү хүмүүжлэлтэй өссөн болохоор хэцүү байсан ч өсөөрснөө. Хэрвээ ахаа би таны төрсөн хүүхэд байсан бол та намайг бан шидгэр авч явах байсан уу? Гэх асуулт нь хээр зүрх хөвтгөм. Ээжигээ гарч ирэхэд нь өвгөнд очиж амтд хүмүүс итгэхэр явлаа гэд явах хүүгээ их хүний зүүн завангоор юу болоод байгааг гадарлаж л байгаа. Өвгөн ч гэсэн юу болоод байгааг мэдэхгүй. Хэдхэн хүмүүст дүүлснэ. Харж ямайд гэл явуулчих яадаг. Хөөхий жаахан хүүхдэд цар хүртэл баншуулж харагдаж гэр бүлийнхэн нь түүнийг орхисныг бодохоор үнэхээр л хэцүү. Нөгөө аав гэх хүн дээр очисноо. Надтай ганцхан ширхэг банш аваад өшөдөх үү? Би дахиж хизээж таныг аав гэж дуудахгүй гэсэн ч нохоо шиг уцалгүй зайлж үз гэл хүүгээ явуулчихдаг. Эхнэр нь яг яагаад хүүгээ үлдчихэв гэж санаа зовсондоо хамт явуулгүй өдөржингөө гэртээ бодлогошрон суухта хүүгээ очиод баншгуугаад нохоо шиг хөөгдсөнийг олны чихнээ сонсчоод нөхөртөө чи яг юу хэлсэн бэ гэхэд хинэгчгүй өөр бол банш биш амтад хүмүүс идмээр нэг л үгийнх рүү явсан штэ. Тэгэхээр юу сонсноо хэлэхэд муу өөр хүний золбосго харж ийн үчи хүмүүс цагаад болохоор өөрийнхөө эцгэрүүл явж байгаа сте. Эхнэр нь том хүүгээ хайхаар гарсан болохоор аргагүй болоод тайгаа явж байхдаа том хүүгээ харахад нь тэр ч гэсэн түүнийг хараад шууд л нугдчихдаг. Хүүхд л болсон юм хой найж төгсөж байгаа штэ. Элдв бусаар хараагаа явж байхад нь ээж нь гарч ирээд яаж чи зүгээр үгээ тэрэгтэн намайг төрсөн дуушлаараа гэхээс өөр зүйл хэлэхгүй байгаа. 11 жил хайрласан том хүүгээ тоохгүй байгаа харгис юм шиг. Гэтэ тухайн үеийнхаа нийгмийг бодох юм бол үнэхээр л байж боломгүй зүйл тэдэнд тохиолдсон штэ. Уг нь бол эхнэрийг хүчээр тгсэн гэдгийг сайн ойлгож байгаа ч гэсэн ягаад ч юм зан өөрөөс нь гарсаар л үүдэг. Ханс уяаны энгийн нэгэн жаргалтай өдөр харж байхдаа хамраас нь сосгоожол ухаалдаа унцдаг. Ойр авийн эмчнэр нь ямар ч харахгүй гэж байхад нь түүнийг босгохын төлөө эхнэр нь бүхий л имлэгээр улаан хэрэгтэлгүй гэж эцэстээ хамгийн чадaltaй их лам дээр очиход түүнд хүн л хэрэгтэй гэж байдаг. Үнэхээр л хүчтэй лам бололтой. Түүний амьдралыг мэдгүй штэ. Хоёрхоо охинтой гээд байхад л хүүтэй юм байна гэж загнаад идэв. Ингэж л үнэхээр л түүний хүмүүн болохыг нь ойлгоод хүүгээ өгөөч гэж өшчихгүй байдаг. Ганц банш аваад өгөөч гэж хуухт нь яг л нохоо шиг хөөсөн хүнийг ээж нь үгэж тоохов дээ. Харин манай хүнд бол ямар ч хамаагүй. Миний асуудал бишээ гэж зүгээр хайчихдаг. Нөхрийгөө төлөө гэсэндээ том хүүг нь хэний ч дор оруулахгүй идэж ухаар дутаахгүй бүр их сургуульд оруулаад өгсдөл нь хариуснаа гэж хэлэх өгсөн. Энэ даз жаргалгүй байгаа хүүгээ бодоош тэрөө нөхөртөөгөө ярилцаад хичнээн дургуйч хэлээ 11 жил хайрласан хамгийн хайртай хүн байсан болохоош тэрөө үгүй гэлгүр хэдэдэг. Гэхдээ энэ үед надад төрсэн мэдрэмж бол эцэг хүний сэтгэлээр хүүгээ харамлаад үлдээх гэж байгаа бус түүнийг сайхан амьдраад их сургуульд хүртэл сураад өөрийнх нь хийж чадахгүй зүйлийг хүртэж байгаад бухимдаад байгаа юм шиг. Эхнэрт нь ч гэсэн яг адилхан тийм мэдрэмж төрж энд үнэхээр зовж байгаа хүүгээ хараад өрн нөмөрж байсан учраас чи ядаж хүүгээ боддгоо маа гэхэд хүний амь аварч яах гэж бодлоо гэж шантарлгүй гойдаг. Манай хүнч нэгийг бодсон бололтой том хүүгээ явуул холхоо хэлж зүгээр учирлан өөрийнхөө гаргасан алдаа бүрээсээ ужаал үсэж хүний амийг аварцгаая гэд түүнийг явуулдаг. Нөгөө хүчрэгэл ам нэр чамаг чадлаараа номоо хуран зан үйлээ хийсээр түүнийг аава буцаад ирэж бити яв гэж хэлгэхэд юу яриад байгаа миний аава одоо зах дээр ажиллаа хийж байгаа гэд уурлахад нь бүгд л түнд учирлаад гоохад нөгөө талд нь манай хүнд ч гэсэн хэцүү байгаа бололтой нэг зүйлд төгшсээр л
Үнэхээр л тэр хүнийг аваа гэж дуудаж чадахгүй байгаа болохоор нөгөөх нь бараг үхээд байна уу яагаад вэ? Сэтгэлээсээ над үгүй хэлээч гэл нөгөө эмэгтэй чи уурлахыг харсан чинь ирээдүйн ерөнхийдөө ямар байхыг гадарлаад яаж л сайхан байх вэ? Гэхдээ зүрхээ чангалж хүүтэн сайхан ирээдүйг амласан хүмүүс туслахаар хүүгээсээ гуйхад ээжийнхээ үгэнд орон жаахан сэтгэлээс хандаж эхэлдэг. Харин юу болоод байгааг харахаар ирсэн сангааныг харсан хүү аава та намайг битээ өрхөл дөө аава намайг аваа ивчил дөө гэд орилоо уйлах хуу дэндүү өрөвдөлтэй. Үнэхээр л хүүгийнхаа зөвхрөө уйлах чимээг сонсон зүрх сэтгэл нь хайлаад хүүг маань айлгачлаа гэд одоол нэг эцэг хүн шиг хүүгээ өрөөд ихнэрээ дагуулад явдаг. Хүүхдүүд ч нэгнээсээ салахгүй болсон бөөн баяр. Гэвч ахын нэг л өдөр гүйж яваад ухаалд давнчихдаг. Яг л аав шигээ. Санаа зовоо тэмлэг түргэсий чаа хаас уйны өвчтэй адилхан юм шиг байна. Гэхдээ энэ түүний сонсохыг хүсэн хариулт биш шүү дээ. Эхнэрээ хүүхдтэйг амт том эмнэлэг бараадуулахаар явуулаад өөрөө араас нь мөнгө олоод очно гэд цус өгөх гэсэн ч дэндүү орхон 3 удаа авахгүй гэж уурлаад анх дагуулж ирсэн ах нь өгцөн болохыг нэлдэг. Аргаа барж хүүхдийнхээ төлөөгээд мэддэг бүх ил хүнээсээ мөнгө зээлэх гэж оролцсон ч бүгдийнх нь амьдрал яг л адилхан шүү дээ. Хатамааваас нь үр зээлч хэр хүн олддог. Үнэхээр л аргаа барж байгаа түүнийг харсан юм чинь түүнийг өрөвдөөд би чамд нэг арга зааж өгье. Чи өөр газар очиж цусаа өгч. Чамайг хизээ цусаа өгснийг мэдэхгүй шүү дээ. Гэтэ чи үнэхээр аюултай өгчөж магадгүй байдалтай байна. Гэтэ манай хүн шуурл эргэлзэлгүй яваад замаараа эхнэр хүү хоёроо ирэхээр очиход хүүгийн нэр бүртгүүлгүй байна, ирээгүй байна гэдэг. Аргаа баран хаас уяны нэр дээр бүртгүүлсэн болов уу гэж бодоод хаас уяны нэрийг хэлсэн ч байдаггүй. Асууж шалгаасаар хүүгээ тархины авдартай болсон. Бас бүр сөвл рүү явсан болохыг нь мэддэг. Бага бахан мөнгөөрөө олон жимлэгийн утсыг зохин сургасаар эхнэртэйгээ ярихад хүн авдартай төлбөрийн дэндүү үнэтэй юм гэж үйлж өгдөг. Тэр 3 өдрийн дотор мөнгөтэй очно гэж амлаад одоо түүнд байгаа ганц л арга бол цусаа өгөх штэ. Өөр имлэгийн хаалгыг татаж чадлаараа их хэмжээтэйгээр усууж цусаа өгөхт нь мөнгөтэй хамт өгдөг лазалсан бүтээгдэхүүнүүдээр замынхаа зардлыг хийгээд эхнэртэй бол таньдаг хүнээсээ мөнгө зэлчээд очно гэж хэлсэн ч өөрөө одоо хаана алхаад байгаа хаашаа явж байгаагаа ч мэдхээргүй болтлоо төлчихсөн. Дараагийн имлэг рүүгээ гэж явсаар л ухаан алдахгүй байхыг хичээж тархи руугаа цус өгөхийн тулд тонгоогоод буцаж чадахгүй байгаагаас нь л харахад үнэхээр л хэцүү харагддаг. Манай хүн тамиргүй болоод ухаан алдаад унахт нь таньдаг ахын таарад бүхэл зовлонгийн сонсоод дараагийн имлэг рүү назар хүргэж өгдөгч. Цусаа өгч явахдаа ухаан алдаад унсан түүнийг сувлэгч нь хүртэл ухаан алдсан гэж мэдгүй унтаад байна л гэж үлээж авч байдаг шүү. Ухаан алдаад унахт нь цус илбээд төлбөр нэхэхт нь төлж чадахгүй энэ цусаа буцаагаад ав гэж уурлахт нь эм чин цааш шиг болсон түүний ганцхан төрхөөр л унгаачдаг. Үхтэл хичээж олсон мөнгө нь газраар нэг. Энэ бүх мөнгө бол энэ хүмүүсийн хувьд зовх шаардлагагүйгээр амруулах мөнгө болохоор жигнэсээ алаан болох нь ойлгомжтой. Баасан дээр шавж уял ашигла. Тэр их хичээл зүтгэл эхнэрхүү хоёрынх нь тэр их итгэл найдвар хормын дотор л үгүй болчихлоо. Түүнд одоо ямар байгаа бол эхнэрхүү хоёр нь яаж хүлээж авах вэ? Сэтгэл санаанч тэр биенч тэр хэцүүхэн байсан ч эхнэртэйгээ уулзахын тулд бүтэхэн ч гэсэн ухаандаа эхнэрээ хайсаар гэвч хүнд бүрөө ойлгуулж ярьж чадахгүй ойлож байхад түүний галзуу хүнгээд хөөж байхад нь аавынхаа дууг сонссон хүсэрдэг. Хөөгдөн гарч буй өгөхөд хитгэн алхамдтай байгаа аавыгаа харан өөрөө хүндхэн байсан ч хүн ихтэй хотын годомж руу ганцаараа гараад төрчихдөг. Биеийн ч зүүдэн яг унах гэж байхдаа аавыгаа хараад хамаг чадлаараа ойрлоход хүүгээ харсан хүн ч өглөөс босож ирж байгаа мэтэл хамгийн ихээр баярлан өөрийгөө эрсдэлд оруулаад хүү дээрээ аав нь хоцорчлоо уучлаарай гэсээр алалцаж авч үлдсэн хитэн төгрөгөө барин очоод ирэхэд хүн өөрийгөө эмчлүүлсэн ээж надаас удаад хаалгаанд орцсон гэж хэлэхэд нь их л гайхаад очиход эхнэрийн сайн дураараа нэг бөрөө зараад хүүгээ эмчлүүлсэн байдаг. Цагт сайхан болж халуун хаан бүлгэрээ ширээ дөрөн аз жаргалтайгаар баншнаас эхлээд хүссэн бүхий л холоо эзнэр энэ кино маань дуусчээ. Надад талагч зэсгийг сайн мэдэхгүй байгаа ч гэсэн анхны товчилсан кино болохоор алдаа их байгаа хаа гэж бодож байна. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.